За Монгол улс ган үйлдвэрлэдэг орн болох зорилгыг одоо их олон жилийн турш тавьж явсан ажил бодит болох одоо шат нэг ахлаа. За үндсэндээ бол бидний хувьд Монгол ган зохицолбор гэдэг одоо гангийн үйлдвэртэй болно гэж олон удаа ярьж явсан. За энэ удаад бол бид засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд орсон Дархан сэлэнгийн бүс нутагт гангийн үйлдвэрийг барьж байгуулна гэсэн засгийн газрын төлөвлөгөөнийхөө ажлыг нэг шат ахиулж одоо бодиттой болгосон ийм одоо түүхэн өдөр байлаа. За засгийн газрын уралдаанаар орж тэмдэглэл оруулж одоо олон улсын нээлттэй сонгуульд шалруулах зарлах эрхээ авлаа. За өнөөдрөөс ингээд зарлагдаад одоо 1 сарын хугацаанд олон улсын хөрөнгө оруулагчдыг одоо саналыг авна. За энэний дараа одоо шорт лист буюу одоо хамгийн одоо өрсөлдөх боломжтой одоо эхний одоо өрсөлдөгчдийг оруулж ирээд дараа нь тэднэртэй хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийн. За энэний дараа хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулад ингээд явна. За Дархуул аймгийн газар нутаг дээр, Орхон сумын нутаг дээр 650 га газрыг бол одоо авсан байгаа. За энд одоо гангийн зохицол баригдана. Бид одоо үндсэндээ Монгол улсын хувьд бол бид нэр түүхийн үедээ ухаад шууд ачаад гаргадаг ийм л хууль эрхлэн зохицуулттай ийм л бодлоготой явж ирсэн. Одоо бол бид үйлдвэрлэдэг, нэмэн үртэг шингээдэг, өөрөө дотооддоо бас энэ экспортлог орлох, импортыг орлох одоо бүтээгдэхүүнүүдээ хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. 2025 оны эцсийн мэдээллээр харахад 1 сая тонн гангийн бүтээгдэхүүн бид хэрэгэлсэн байна, төмөр хэрэгэлсэн байна. За 2030 он гэхэд энэ 1.7 сая тонн болно. За гангийн үйлдвэрийн маань хүчин чадал бол хамгийн багадаа 1 сая тонны одоо хүчин чадалтай үйлдвэр байна гэж үзэж байгаа. Гангийн үйлдвэр бол манай барилгажилтын үндсэн одоо бүтээгдэхүүн. За гангийн үйлдвэрийг дагаад нэг том үйлдвэрлэл явуудгийг бид бас хэлэх ёстой. Юу гэхээр энэ цементийн үйлдвэрлэл. Өөрөлдвөл гангийн одоо тэр хайлах үйлдвэрээс одоо гарсан шаар нь өөрөө шууд цементийн бүтээгдэхүүн болдог. Яагаад хятад цемент их хямдхан байдаг вэ гэвэл ерөөсөө л тэр хоёр дахин хямд өртгөөр бүтчихэж чинь гэсэн. Тэгэхээр нэг талдаа одоо арматурын үн хямдарна, нөгөө талдаа бас цементийн үн хямдарна. Тэр хэрээр барилгын одоо үн буурч ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол одоо хамгийн ихний зөвхөн нэг жишээ одоо бол ингэж харагдах юм байна. Дараа нь бол одоо кластераар хөгжинэ. За мөн бас энэ одоо маш их дулаан ялгардаг. Тэгэхээр Дархуул аймгийг одоо дулааны хоёр дахь том их усүртэй болгож байна гэсэн үг. За эндээсээ бас эрчим хүч үйлдвэрлэх боломж гардаг. Гангийн үйлдвэр маш олон төрлийн давуу талтай юм байна. Тэгээ одоо энэ ажил маань үндсэндээ нэг ойрын 3 сарын хугацаанд эцэслэгдээд ингээд аж үйлдвэрийн томоохон төсөлтөө болно. За ер нь бол засгийн газар зэсийн одоо зэс хайлуулах үйлдвэрийн төс тендерийг одоо зарлчихсан одоо дүгнэх шатны ойртож явна. За удахгүй алт боловсруулах үйлдвэрийн одоо сон шалруулалт явагдана. Ингээд ер нь аж үйлдвэр эрс соёлын яам, аж үйлдвэр эрс соёлын салбарын одоо өсөлт гарсан одоо энэ жилүүд байна л гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгэхээр зах зээл бол одоо ялтчгүй нефтийн үнийн өсөлт, савлгаа, геополитикийн асуудал бол ялтчгүй одоо хүн болгонд хамааралтай хамгийн их санаа зовж байгаа асуудал болж байгаа шүү дээ. Өнөөдөр өглөө одоо 14 хоног төр хугацаанд хормоосын хоолойг бол нээхэр болсон. Энэ нэг таатай мэдээ. Гэхдээ энээс цаашаага мэдээж урт хугацаанд асуудал үргэлжлээд эрсдэл үүслэ гэхэд манай Монгол улсын хувьд ер нь ямар бодлого одоо аюултай нөхцөлд бид нар ямар бодлого баримталж ажиллахаар та эдийн засгаас төлөвлөж байгаа вэ? Ер нь цаашны төлөвийг юу гэж харж байгаа вэ? Ер нь бол яг ийм байгаа. Манай улс 100% газрын тосны бүтээгдэхүүн буюу бензин, дизель түлш, онгоцны түлш гэдэг одоо энэ керосин гэдэг энэ бүх одоо бүтээгдэхүүнийг 100% гаднаас импортлж авдаг. За энэний маань одоо 97-8%-ийг Орос улбаны улсаас нийлүүлдэг. За 3-5%-ийг бүгд найрамд хятад ард улс болон бусад орнуудаас нийлүүлдэг юм байна. За дэлхийн энэ одоо булангийн орнууд болж байгаа энэ одоо геополитикийн маш хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалаад газрын тосны салбар тэр жигтэй энэ дэлхийн эдийн засаг тэр жигтэй энэ маш тогтворгүй, маш таамаглах боломжгүй хүнд нөхцөлтэй байна. За одоо танаа Bloomberg-ийн мэдээлснээр дэлхийн 90 гаруй орн шатах тослох материалын хямралт байдал эрсдэлтэй нөхцөлд орсон байна гэдэг мэдээлэл явагдаж байгаа. Тэгэхээр ер нь улс орон болгон дотоодын нөөцөө бүрдүүлэх, хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх, тогтвортой үнийн хэлэлцээр их ийм ажлууд руу явж байна. Манай улсын хувьд бол урдаас нэлээд бас бэлтгэгдсэн ийм ажлууд явж байгаа. Юу гэхээр бид Орос улбаны улстай урьдчилсан хэлэлцээр хийгээд А92 буюу ард иргэдийн өргөн хэрэглээний бараг бүтээгдэхүүн хэрэглээгээ тогтмол үнээр авч байгаа. За энэ 28 он болтол бид бол тогтмол үнээр авна. Одоо дэлхийд бензиний үн өссөн байна, Монгол улсад өсөхгүй байгаа. За бид бол тонн тутмын $705 авч байна. Одоогийн байдлаар бид нар одоо хамгийн өндөр хүчин чадлаараа л хадгалж байна 40 гаруй хоногийн нөөцтэй. Дизель түлш бол зах зээлийн үнээрээ явж байгаа. Одоо үндсэндээ уулуурхай, барилга, хөдөө аж ахуйн гол түүхий тийм ээ хэрэглэгддэг. За энэ дээр бол одоо дэлхийн зах зээлийн үнээрээ явж байна. Бараг 2 дахин өссөн байна. За дэлхийн зах зээлийн үн. За өнөө өглөөний энэ одоо
мэдэгдэл одоо Иран, Америк нэгдсэн улсын энэ мэдэгдэл бол нэг өдрийн одоо 14 орчим хувиар нефтийн үн унжин штэ. За үн бол яаж тогтдог вэ гэхээр тухайн сарын 1-ээс 25-ны өдөр хүртэлх зарагдсан нийт өдрүүдийн үнийг дундчилж хуваагаад дараа сарын үн тогтдог. Өөрөөр хэлбэл өнөөдөр бид нар 4 сард одоо шатхуу хэрэгжилж байгаа бол 3 дугаар сар зарагдж байсан нийт бүтээгдэхүүнүүдийн одоо 25 өдрийн дунджаар үнэ хэрэгжилж байна гэсэн үг. За өнөөдрийн энэ одоо сайн одоо мэдээний эхлэл гэж би бол за юу томьёолж байгаа. Ямиг яаж мэдэх вэ? За хилцээрт хүрчүүл маш сайн эерэг нөлөөлөл үзүүлнэ. За хилцээр үр дүнд хүрэхгүй бол дахиад одоо үл ойлгох байдал үүсвэл дахиад хүндэрнэ. Гэхдээ нэг зүйлийг бас ойлгох ёстой. Юу вэ гэхээр өнгөрсөн одоо сар орчмын хугацаанд хоёр талаас дайралт хийгдлээ. За энэ бол дандаа энэ шатах туслах материал, газрын тосны одоо дэд бүтэц, за газрын тосны үйлдвэрүүд рүү чиглэсэн дайралт хийглээ. Эрчим хүчний салбарын дайралтууд. Энийг буцаан сэргээх одоо нөхөн сэргээлтийн ажил, одоо бүтээн босголтын ажил бол үндсэндээ энэ оныг дуустал явагдана. Байдал тийм сайн байхгүй, тийм хурдан сайжрахгүй. За инхийн хилцээр байгуулагдаад одоо Хормузын хоолой буюу одоо дэлхийн нийт нефтийн 20% тээвэр явдаг энэ одоо хоолой хаагдсан байгаад одоо эхний том цохилт ирж байгаа. Дараа нь одоо энэ дэд бүтцээ сэргээн босголт хийх хугацааны бас цохилт ирнэ. Тэгэхээр хамгийн хүндрэлтэй байгаа нэн тулгамдсан байгаа энэ бэрхшээл бол одоогийн 14 хоногийн хугацаанд бол зогссон байна. За цаашдаа яахыг бид нар бас таамаглаж шүү, тийм ээ. Тэгэхээр одоо 3 дугаар сарын 4 дугаар сарын тухайд одоо эхний одоо нэг 14 хоногийн энэ үн одоо буусан хэвээрээ явж чадвал одоо 5 дугаар сарын үнэн дээр арай нэг хямдралтай нөхцөл орж ирнэ гэсэн үг. Нөгөө талдаа одоо ингээд үн ингээд буугаад ирж байгаа дээр одоо улс орнууд за бас худалдаа эрхлэгчид бүгдээрээ хямд байгаа дээр нь хейжин хийнэ гэж ярьдаг те. Бүгдээрээ одоо ухсаж дайрахаар нефтийн үн дахиад өсөх юм эсэл бас байна. Эрэлт өсгөөр одоо үн өсдөг те. Тэгэхээр энэ үгүй хэлэхэд одоо байдал нөхцөл дизель түвшин дээр тогтворчих хараахан болоогүй байна. Тогтворгүй байдал, бас таамаглашгүй байдал, за хүнд нөхцөл байдал хэвээр байна л гэж дүгнэж штэ. Энэ дээр бол бид ямар арга хэмжээ авч байгаа вэ гэхээр өнгөрсөн онд төгсгөлд одоо манай яамнаас санаачлаад одоо стратегийн бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг зохицуулах тухай хууль гэж тусгай хууль оруулж батлуулсны үр дүнд энэ онд улсын төсөв дээрээс 20 тэрбум төгрөгийн татаасыг нефт импортлогч аж ахуйн нэгжүүдэд өгж байна. За энэ ондоо багтаад бид нар 150 мянган метр куб 150 мянган тонн одоо газрын төсний бүтээгдэхүүн буюу одоо нэг 20 гаруй хоногийн нөөц хадгалах сав барьж дуусгана. За эх хондоо дахиад нэг 130 мянга орчмыг барьж дуусгах нь ингээд нэг сарын нөөцөө хадгална. За энэ бодлогоо үргэлжлүүлээд 2028 он гэхэд нэг 3-аас 4 сарын нөөцөө хадгалах хүчин чадлыг бий болгоно. Нин үгүй хэлэхэд өнгөрсөн 35 жилийн хугацаанд савны хүчин чадал, хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлнэ гэдэг заалт үе үеийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт байсан боловч огт үйлдэл хийгдэг байсан юм байна. Энд одоо ингэж одоо цасан бөмбөлөг өнхөрсөөр байгаа энд ир зогч штэ тийм ээ. Тэгэхээр бид бол энэ хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй хийж 3-аас 6 сарын нөөцөө хадгалах хэмжээний хүчин чадалтай болно гэсэн ийм зорилготой байна. Хэрэгжин. Бизнес эрхлэгчдийн зүгээс бол одоо энэ дизель түвшний үн огцом нэмэгдэж байгаа савлгаатай байгаа нь бол яг бизнесийн үйл ажиллагаанд нэлээд нөлөөлж байна гэж байна. Тэгэхээр та бүхний зүгээс бас энэ дээр ямар нэг дэмжлэг ч юм уу одоо туслалцаа үзүүлэх боломжтой. Ер нь энэ дээр яаж засгийн газрын зүгээс яаж ажиллана гэж бодож байгаа юм? За яг одоо хаврын тариалт эхэлж байна. За хаврын тариалт бол хөдөө аж ахуйн салбарын одоо гол одоо хүч хөдөлмөр зарцуулагддаг ийм улирал байгаа. За хаврын тариалттай холбоотой нийтдээ 7500 тонн дизелийн түвш одоо шаардлагатай гэж одоо хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэл авсан. Манай аж үйлдвэр эрдэс соёлын яамны санаачлагаар одоо үн өсгөөс өмнөх үнээр хөдөө аж ахуйн салбарынхандаа 10,000 тонн одоо дизелийн түвшийг нийлүүлж байгаа. За тэгэхээр бол одоо бас өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэнд бол харьцангуй бага цогцолт өгөх гэсэн юм нөлөөлттэй байна. Мөн бас тариалан эрхлэгчдэд маань арай хөнгөн тусах баг. За бусад одоо юу энэ шатхуунтай төрлүүд дээр одоо бензин одоо тий автобензин А92, Евро 2 төрөл дээр бол үнэсэхгүй. За дизель түвшин дээр бол зах зээлийнхаа хашаал